Амар өнөө үзэгчтэй модон могоо жилийн сар шинийн баярын мэнд үзэж та бүхэндээ хүргье. За цэлмэгтэй сар шинийн баярын мэнд хүргье. За танд бас сар шинийн мэнд хүргье. Ингээд миний сайхан жил орж байна. Жил орж байгаа юм уу? Жил орж байна. За яг одоо энэ зүйлийг одоо бас ярилцъя гэж бодож ирсэн. Одоо нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдөр бол шинийн нэгэн. Тэгээ шинийн нэгэнд бол бид бүхэн бол одоо цагаан сар бол тий. Одоо хахир өвлийг өнтөөд авсны бас баяр болгож за тэгээд ер нь ураг садан нараа уулзаж тий. Ахмад настай хүндэлдэг одоо сайхан баяр шүү дээ. Энэ баяр дээрээс цэрлэх өс зүйлүүд бас байдаг юм шүү мэйдөө. За энэ зүйлүүдийг бас үзэгчд маань шүү дээ. Залуу үзэгчд бас байгаа те. Тэгэхээр бас өнөөдөр бас сар шинийн баяраар бас цэрлэх зүйлүүд байгаа юм байна шүү. Би тэгээд энэ цэрлэх зүйлүүдийг чамд унших уу? За ингэдэм юм байна. Шинийн 7-нд айлд очих золохгүйг бол цэрлдэг юм байна. Тэгэхээр бүгдээрээ тоолж байгаа шинийн 7-нд айлд очиж золохгүй байна шүү. За цагаан сарын үеэр бэлэг дэмбэрлэхгүй үг хэлэх те. Маал нэдлэх амт нь бас алхахыг бас цэрлдэг юм байна. За үнс хогоо бас гадаг шаях гаргахыг цэрлдэг. За шинийн нэгэнд одоо уйлж унж болохгүй шүү. Хэрэлдэж шуугилдэж болохгүй шүү. Одоо зам дээр түгжрээл үз тэ. Одоо түгжрээл чи явалдаа дий гэж тэгэж болохгүй шүү. Өнөөдөр бол одоо сар шинийн баярын өдөр. За тэгээ миний бас гол хэлэх гээд байгаа нэг зүйл болохоор нөгөө нэг жил орж буй хүмүүс насаа нууцлах хэрэгтэй очиртай юм байна шүү. Оо зөлгөө саяхан катла. Хас. За яагаад ингэж нөхөр цагаан сарын шинийн нэгний өглөө золгож мэдчлэхтэй жил орж буй хүмүүс жинхэнэ насаа хэлэлгүй насаа нэмж аль болох сондгой тоотой нас хэлдэг юм байна шүү. Тэгэхээр ингээд тэ залуучууд маань энэ талаар бас мэдэхгүй байвал бас мэдэж яваасай. Саяны могоо биш тэр чинь луу байсан. Тий луу байсан шүү. Одоо нөгөө үнс хогоо асахгүй гэхэр чинь одоо цагаан сараар бол одоо гэрт гал төлөх ч юм уу те одоо цай чанахаас ахуулаад одоо үнс илүү их хог хаягдчих. Яг шинийн нэгний өглөө ч юм уу шинийн нэгэндээ л гэж байгаа хэлтэй. Тэгээд энэ нөгөө нэг ёс дэгээ хүмүүс мэдчихэж байгаа учраас урьдчилаад маш сайн мэдсэн байдаг л та хүмүүс. Гэтэ энэ жил чинь шинийн нэг байхгүй шүү. Тэг яг хагас өдөр бол хүмүүс бям гарагт хүмүүс золгодгоо гэдэг жилээ. Тэгээд шинийн 2-оос золгож эхлэх байхаа. За үргэлжлүүлээд бүгдээрээ сэтгүүлч хорлоогийн бэлтгэсэн Weekend News-ийг хүлээн авч үзье. Сайн мэцхан үзэгчдээ 17 дугаар жарны Элдэв Эрдэнэт химээх модон могоо жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын мэнд хүргье. За өнөөдөр та бүхэндээ Weekend News мэдээллээрээ сар шинийн холбогдлолтой мэдээллүүдийг бэлтгэсэн байгаа. Цагаан сарын баяр бол одоо төр тусны хамгийн том баяр гэдэг. За их эзэн Чингис хааны 206 онд их Монгол улсыг байгуулад хаврын тэргүүн сард одоо цагаан сарын баярыг тэмдэглэж бай гэж одоо зарлиг болгосон байдаг. Цагаан сарын баярыг өмнө нь одоо цагаан эдээний баяр болгож намар тэмдэглэдэг байсан. Цагаан сараар бор болон цагаан гэсэн хоёр төрлийн эдээ засдаг. Харин цагаан эдээнд бүх төрлийн цагаан эдээ, ул боо, борцог, айраг ордог. Бор эдээнд мах, бууз, банш одоо шимээ арх ордог. Өндөр гэгээн зам базар анх хэвийн боовын одоо хэвийг урлаж хийснээрээ хэвийн боо үүссэн түүхтэй байдаг. За хэвийн боовыг одоо 3, 5, 7, 9-ээр давхарлан үрж тавьдаг байгаа. За хэвийн боовны одоо 3-аар үрсэн тулгын 3 чулууг бэлэгдэж жаргал зовлон жаргал гэж явдаг. Харин 5-аар өрөөл одоо 5 бие махбодыг бэлэгдсэн байдаг байна. Зарим нутагт одоо тавгийн эдээний үеэс нь хамаарч одоо тухайн ураг удам хэдэн үеэ үзэж байгааг бас харж болдог юм байна. Сар шинийн бас нэг нь одоо тавгийн эдээний нэг зүйл бол одоо ууз тавих ёс байдаг. Ууз тавих ёс нь одоо өндөр гэгээн зам базрын үеэс уламжлагдсан ирсэн түүхтэй байдаг. Ууцсан дээр сэр эсвэл хүзүүг одоо даал дөрвөө өндөр хавирга хонготой шагаад чүмэг зэргийг одоо хажууд нь тавьдаг байгаа. За ууцыг ингэж тавьдаг бол харин зарим айлууд одоо өвчүү тавьдаг байгаа. Өвчүүг тавихдаа өвчүүгээ дээш нь харуулan тавьж даал дөрвөн өндөр хавирга шаант зэрэг махыг одоо тавьдаг уламжлалтай. Цагаан сарын баярын бас нэгэн ёс бол одоо хөөрөг зөрүүлэн мэдлэх ёс байдаг. За хөөрөг зөрүүлэн мэдлэхдээ залуу хүн ахмад настай хүндээ одоо хөөргөө өгч мэдчиж тамхилдаг байгаа. Хөөрөг зөрүүлэн мэдлэхдээ дээлнийхээ товчийг тайлах, ханцуугаа шамлах, сугалдарлахыг цэрлдэг байгаа. Цагаан сараар монголчууд маань одоо маш олон зүйлсийг цэрлдэг байгаа. Жишээлбэл уйл урлах, эд малыг зээлээр өгвөл одоо гарцын үүд нэгднэ гэж үздэг. Сар шинийн өдрүүдээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл одоо тэр жилдээ хил ам одоо хэрүүл тэмцэл салахгүй гэж үздэг байна. За энэхүү Weekend News-тэй хамтаас үзэгчтэй баярлалаа. Та бүхэн минь хотл олноороо сар шиндээ сайхан шинэлээрэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American Brand.
Хараагийн эдэний амтан ээжийн сүний шимэдэ талын эзэргэлэн мярад зан эдийн цагаан собарагаши миний монгол талын монгол минь дамрын чаргалын ороо монх тэнгэрийн шүтэнтэй монгол хундагийн дугаараатай ургомодом таадада унчодомрад яванда миний монгол талын монгол минь дамрын чаргалын ороо миний монгол талын монгол минь дамрын чаргалын ороо дээдсэн үеэс улбаалан амьдарч ирсэн нутаг дэлэн дээрээ босоо төрдөг Монгол түмний нутаг адуун сурганы нүүргэлэн багшин харагдах нутаг ард олноороо цэнгэлдэн жарган суух нутаг хуурын их шиг уянгалж цангин сонсогдох нутаг хөөмийн төрлөг давлгаалж цалгин сонсогдох нутаг хөлгийн сайхан янзхааж хайтран навхилдах нутаг хүмүүний сайхан гişээж хайрлан хрийлдэг нутаг миний монгол талын монгол минь дамрын чаргалын ороо миний монгол талын монгол минь дамрын чаргалын ороо минь дамрын чаргалын Яа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Weekend Vibe хөтөлбөрийн маань за сар шиний баярын дугаар одоо хүндтэй зочд мань хүрэлцэн ирсэн байна. Сая одоо уртын дуучин Баян Жаргал маань те айдуугаа өргөн барьлаа. За тэгээ уртын дуучин Бэлгүн болон за тэгээд Мачо хүрэлцэн ирсэн байна. За та гуравтаа сар шиний баярын мэнд хүргэе. За баярлаа. Сар шинэ мэндэ. Сайхан шинэлж гинөө. Сайхан шинэлж гинөө. За. За манай гурав цайгаа угаад одоо манай нэвтрүүлгийн чөлөөтэй шүү дээ. Одоо ерөөсөө нэвтрүүлэг эхлэхийн өмнө айгүй ярьж хөрөөл чөлөөтэй байсан чи гинт ингээд нэвтрүүлэг эхэлсэн чинь нэг дуу болоо яа. Камера сонгот уу? Сая дуугаа дуусахаар зэрэгүүлж тайвшрааж авчлаа шүү дээ. Дуугаа дуусахаараа дуулахаараа намтай болчих. Мача яаж ирнэ яах вэ? Яаж яах вэ? Зүгээр адилхан л шүү дээ. Адилхан шүү дээ. Та нартайгаа адилхан. Яг л хөрөглөөл адилхан л амьдэрдэг шүү дээ. Би танаас шиг та нартайгаа л адилхан. Тусдаа хүн биш. Бичлэгээ юу байна гэж. Зүгээр түрүүний мэдлэгнээсээ. Yes гэдэг шиг bless. Мача маань одоо нэг сайхан реги нэг стилээр сар шиний мэнд төрөх байхаа үзэгчтэй. Йомафа та бүхэн сар шиндээ сайхан шинэлэр ялг шүү дээ. Мачагийн хувьд одоо энэ реги стилээр ороод хэр удаж байна?
Reggae стилээр орол одоо 2006 оноос хойш сонсч эхэлсэн сонсогч байж байгаад яг артист болсныг бол 2015 он. Гэхдээ яг анхныхаа дуг цацсан 19 оноос цацж эхэлсэн. Тэгээ одоо л яг артист болоо 5 6 дахь жилдээ орж байна. Яг нэг уран бүтээлч болж эхлээд. Өнөөдөр сонсогч цэвэр сонсогч байж байгаад их олон жил сонсч энийг чинь бас ойлгох гэж орлоо. Тий. Ойлгох гэж одоо ойлгоход харин бид нар одоо юуг ойлгох хэрэгтэй reggae стил. Reggae бол маш хөнгөө хөгжим, ойлгоход тийм түүртэй биш. Гэхдээ яг уран бүтээл хийгээд өөрөөсөө гаргая гэх юм бол бас яалтчгууд тийм хүнд хөгжим л доо ер нь бол хүнд хөгжмийн төрөлтөд ордог. Баг металтай зэрэгцдэг. Маш сонсоход хөнгөн. Одоо хүлээж авахд маш хөнгөн. А яг өөрөө гаргахад бол бас яалтчгүй жоохон сүнсийг ойлгох шаардлагатай. Мэдээж Монгол үндэсний хөгжмийг те артын дуу бас нэг хөтөө авч үзчихээж тэр ахуйтай танилцчихж нэг гаргадаг шиг те. Яг тийм нэг Жамайк нэг яваад ирвэл асуудалгүй гэсэн. Манай хоёр одоо уртын дуучин манай хувьд одоо уран бүтээл уран бүтээлийн сонь сайхан юу байна? Өндөр сайхан байна. Энэ жил ч одоо их сайхан жил, луу жил байна. За ингээ одоо могоо жилөө утчих шүү дээ. Тэгээ монголчууд луу жилийг их бэлгшээ. Тэгээ могоо жилийг сайхан 50 инкийн жил гэж үздэг. Тэгээд тэр утгаараа бас луу жилдээ бас маш олон сайхан ассан сайхан дүрлэлтсэн олон уран бүтээлүүдийг хийлээ. Мөн одоос өөрийнхөө анхны бие даасан тоглолтыг бас хийсэн. Тэгээд маш олон сайхан бүтээлүүдээ хард гарсан. Сайхан жил боллоо миний хувьд бол тий. Билүүний хич. За миний хувьд болохоор ер нь бол бас шинэ уран бүтээлүүдтэй бас ханцуу шамлан орцсон явж байна. Тэгээд одоо би болохоор яг бас нэг жоохон этник тал руугаа тэгээд нэг юм яг цэвэр уртын дуу нөгөө одоо баянаа чинь одоо яг ардын дууг ингээд орчин үеийн хөгжимтэй ингээд болж байгаа. Тэгэхээр би болохоор бас нөгөө нэг уртын дуугаа бас хипхоп янз бүрийн хөгжимтэй байлаад мачатайгаа хүртэл нэг дуу одоо сар шинийн дараа л олон түмэндээ хүрэх бах та. Тэгээд нэг сонирхолтой байдлаар яаж нөгөө ардын урлагийг илүү сонирхолтой байдлаар энэ залуучуудад хүргэх вэ гэдэг асуудлыг л нөгөө нэг гол поинто болгож тавиад тэгээд өөрөө угаасаа уртын дуучин болохоор нөгөө арай сонирхолтой хэлбэрээр хүмүүст хүрэхийг зорж байгаа гэх юм уу? Тийм уран бүтээлч байна. Тэгээд олон сайхан уран бүтээлүүд одоо ирж буй могоо жилд маань өлгийдэн авах байхаа гэж бодож байна. Өөрөө ч бас хичээж ажиллаж байгаа. Сүүлийн үед одоо залуучууд гэлтгүй ер нь те монголчууд маань тэр аяараа л одоо манай мачагийн өмс одоо энэ хувцсыг харалдаа ингээд үндэсний хэв маягийг агуулсан мөртлөө reggae стилийг илэрхийлээд байна тий. За манай бэлгүүнийгийн өмс хувцс гэл маш чамингаан. Одоо тэгэл энийгээ бас ингээд залуучууд бас ингээд сонирхлыг төрүүлмээр ингээд хувцалж гин. Тэгээ дуу уран бүтээлээрээ бас яг ингээд залуучдын сонирхлыг тий одоо энэ үндэсний хэв маягаа үндэсний ёс заншлын уртын дуугаа бас ингээд залуучуудад бас ингээд мартагдуулахгүй өвлүүлээд ингээд бас ингээд сурчлаад байгаа нь бас сайхан байна. Тийм энэ монголчуудын болохоор угаасаа бусдаас ялгарх ондоош юм уу? Ганцхан энэ ардын урлаг тий үндэсний хувцас үндэсний бүх зүйл гэдэг чинь бусад орноос ондооших тодорч гарч ирэх ганцхан тийм боломж нь гэж ер нь бол боддоо шүү. Манай хоёр гэж үзэж. Ялчуд юм шүү. Бид нар ч одоо ганцхан дуу дуулахаас зэрэгцээд одоо үндэсний өв соёл, дээл хувцас, зөв өмсөхтэй. Энийг одоо цаанаас ингээд мэрэгжил маань өөрөө хүмүүжүүлээд өгчдөг. Мэдээж одоо бидний өмсөж үүж байгаа хүмүүс дуурайж хүмүүс өмсөх учраас бид маш болгоомжтой судалгаатай ингэж өмсдөг. Тэгээд за манай reggae мачагийн хувьд бол маш гоё монгол юм уур амьсгалыг бас өөрийнхөө стил жанрт оруулж ингэж олон жилийн бас хөдөлмөр бид хоёр бас нэлээд дээрээс нэг мэднэ. Манай бэлгүүний хувьд бол яг өөрийнхөө яг стилийг олоод яг өөртөө гоё зөгч байгаа юм дээл хувцсыг бас монголчлоод ингэ өмсөж байгаа. Манай хоёр бол бас гоё харагдчих шүү дээ. Баярлаа. Тэгээд эдэргээд гоё монгол хүмүүс дээл хувцаа гоё өмсөх ёстой. Тэгээд үндэснийхээ баяраар наадам цагаан сар хэтэлгүй ер нь жирийн үеч гэсэн сайхан энийг иймэрхүү сул цамц өмсчихэд айтайхан байдаг шүү дээ. Баян жаргалын үед одоо сая дуу эхлэхэд л ингээл акустик гитар яваал эхэлж байгаа. Тэнгүүт чинь за эн чи юу илээ ямар дуу илээ гэхэл ингээл те ардын сайхан ингээл дуу ингээл яваад эхэлж байгаа. Яг ийм санаагаар одоо ингээд те акустик хөгжимтэй тэнгүүт хэмнэлтэй бөмбөр бит ч юм ингээ ороод ирж байгаа. Ингэж дуулъя гэж хизэнээс ирнэ гэж дуулж эхэлсэн байна. Яг ер нь бол монголчууд гоё амьд тэмдэх дуртай. Ер нь тэртэр үеэсээ ганцхан хөгжимтэй ингээл уртын дуу дуулдаг. Ганцхан одоо морин уртаага ардынхаа дуу дуулдаг. Зөвхөн гэрт нэг 3 хөгжим тавьж байгаа дуулдаг. Тийм ер нь байсан монголчууд. Одоо ч ер нь тийм байгаа. Тэгээд монголчуудын цуснд байдаг учраас энэ амьд хөгжим, амьд дууралтай аягүй чухал байгаа. Бид нар яг нэг үе бодвол орчин үеийн хөгжим техник технологи ашиглаад зөндөө дуу уран бүтээл хийж байна. Гэхдээ тэрнийх нь хажуугаар бас юм
нэг бас урсгалыг оруулж гоё уран бүтээл хийж үзийгээд сороод ирсэн энэ хүмүүс тэгсэйхэн таалагдсан. Тэгээд энэгээр бас нэлээд уран бүтээл хийж байгаа. Би нэг түрүү жил цагаан сарын нэвтрүүлэг дээр тантай тарж байсан байхгүй юу? Та тэн дээр ардын доо юм шиг хэрнээ бас ингээд нэг юм Монгол үндэсний маягтай тийм дуу дуулж байсан. Үндэсний телевиз дээр хоёлаа тарж. Тийм хүрээд онж дээр. Тийм тэгээд тэнцээс нь уртын дуу, ардын дуугаа өөрийнхөө стилтэй холиод ингээд дуулж байсан ш. Та хизэнээс хойш ингэж дуулж байгаа юу? Тэ яг 19 онд л яг энэ саунд орж ижсэн. Анх би чинь 19 он дуунанда цацсан ч гэсэн энэ саунд ингээд явж лээсэн. Тэгэл машиндаа энэ төгжрээнд бид нар чих фристайлын бит тавьж байгаа л мэдээж төгжрээнд аяа тавьчаал үглээл тэ дуулаал. Тэгжсэн чинь яг нэг дууны дахиад нэг энэ гоё дуу болцохоор байна гэдээ олж исэн чинь одоо энэ дуулах чагаа дууныхаа санааг олохгүй юу. Тэгсэн чинь шууд ардын дуу таарахгүй юу. Мандах нар шууд таарчихгүй бүр ингээд багкал таарсан. Энэ ч бүр яг тэ өнгө нот нь бүр танаа лист нь нүртэл таарад. Тэгээд окей за энэ юм байна. Тэгэхээр бас бид өөрөөс таарад. Тэгээд бид өөрөөс таарад тий. Тэгээд өнөөдөр тавуулаад бас таарад. Хэдүүлээ ингээд ана хамтж байгаа найзууд маань сууж байгаа. Тэгээд ер нь болохоор яг тийм ялгарл жишээлбэл би яг тэр 19 онд анх аз таарж Шанхайд өргөцсөн байхгүй. Анхны аялын тоглолт. Шууд релиз одоо дуугаа цацсан жилээс эхлээд яг өмнө бид юм хийж идэв мэддэг байсан ч гэсэн би нэг reggae хөгжүүлээд party marty-гээ явдаг байсан ч гэсэн яг артист болоогүй, уран бүтээлч болоогүй байсан. Тэгээд азаа тэнд очихдоо нөгөө нэг дуугаа бас нэг ингээд эхлүүлсэн байсан. Тэгээд чинээс хэл хуур авч яваад маш богино хугацаанд сураад яг хоо суурийг юм л да. Лаг тоглодог биш. Гэхдээ бас нэг соёлоо танилцуулаад дээл мэлтэйгээ. Би ер нь дээлээ ер нь янз бүрээр ингэж өмсч үзээд идэв гэсэн. Тэгэл ер нь бол 25 наснаас хойш ер нь би ингээл багаар ингээл цэвэр гадны хөгж соёл шүтдэг байсан. Ингээд өв соёл руу уусаал. Одоо бол тэгэл ингээл дээлээ бүр ийж уснаар өмсч дуртай тий. Тэгээд тэр одоо энэ хосолсон дуунууд нь Magic Reggae буюу нүүдэлч reggae дуунуудаа ингээд хийгээд ер нь олон улсад бол энэ амар сайн хүрхээр байна. Сая хэдэ 2-3 оронд туршлаа тэгээ. Reggae залуучдын нөгөө малгайн дээр энэ өнгө бэлэгдэлтэй юу? Тий, энэ өнгө бэлэгдэлтэй. Одоо яг энэ мөрөлжин ингэр дээр улаанаган шар өнгө оруулж гисэн нь одоо Африкийн одоо үндсэн 3 өнгө буюу улаанаган шар. Африкийн олон улсын тогон дээр энэ өнгө байдаг. Энэ өнгүүд бол за мэдээж нэг нэгдүгээр байгалыг шүтдэг. Яг манай нүүдэлчтэй адилхан. Тэгээд Африкийн одоо газар доорх эрдэнэс болон газар дээрх эрдэнэсийг бэлэгддэг. Энэ нь болохоор Африк шиг газрын баялагаар их баялаг. Дээрээс нь хүн гэдгээр аюул чухалчилдаг. За энэ улаан бол нөгөө Африкийн одоо өв нэгдлийн маш олон жилийн төвхөд одоо боолчлол үе явсан шүү дээ. Энэ халуун амийг бэлэгдэж байгаа. Тэдний тэмцлийн цусыг бэлэгддэг тийм. Африкийн 3 өнгө байдаг байхгүй. Энэ бол яг Африк одоо Жамайк, Этиоп одоо энэ бүгд л одоо энэ өнгөд ашигладаг. А тэгэнгүүт манайх бас энэ өнгөд үндэсний одоо олдрын хувцасд дээр харагддаг те. Манайх ч их гоё өнгөдийг ашигладаг нүүдэлчд. Яг энэ саяхны нэг олдрын дээл дээрээс зурган дээрээс энэ ширээсэн дээр өнгө байгаа байхгүй. Маш гоё олон өнгө. Тэн дунд нь яг улаанаган шараар голчлон барьцсан. Яг бүр ингээд энэ өндрээгээд хэлэн биш үү гээл. Бэлгүүнийч нэг хоёулаа дуулдаг гэсэн шүү дээ. Хамтлагаараа байсан нэг хэдэн жилийн өмнө. Одоо ер нь соло уран бүтээл рүү илүү чиглэсэн байгаа. Ер нь бол яг нөгөө яг бас нөгөө хамтлаг бол байгаагүй. Яг дуэт уран бүтээлчд гэдэг чинь нөгөө нэг хамтарч уран бүтээл хийж байгаа. Эрэгтэй эмэгтэй дуэт гэж байдаг шиг хоёр эмэгтэй дуэт байсан гэсэн. Хамтарч нэг 2 3 уран бүтээл бит хоёр хамтдаа хийсэн байгаа. Тэгээд тэгэнгүүтээ одоо нөгөө бас талдаа нэг яг хамтлаг биш болохоор хувьдаа нөгөө нэг угаасаа анханасаа нөгөө нэг ярилцахтаа хоёлаа ингээд тусдаа ч юм аа хамтарч ч юм аа гэдэг байдлаар байсан. Одоо тэгээд ер нь бол хувийнхаа уран бүтээлийг бас хийгээл явж байна. Хипхоптой бас хамтардаг штэ. Би харин айгүй их би болон тэгж боддог гэсэн. Хамтрал хийхгүй гэж боддог байсан чинь юм болгон маань хамтрал болчиход байгаа байхгүй. Тэгээд цаанаасаа л тэгээд биш тий. Тэгэл дандаа л нэг юм хамтрал болчиход байна. Тэгээд цаанаас нь давхгүй гэсэн даваар 3 давна гэдэг шиг тий. Тэгээд би юусэн хамтрал хийхгүй. Одоо энэс цаашаа би ахиж хүнтэй хамтрахгүй гэдгсэн чинь ахиа байхгүй. Ахаад 2 хүнтэй хамтарчлаа шүү дээ. Ганцаараа бараг юм хийх юм уу? Ийм сайхан хөөгний чи ийм сайхан дуучин гэж яа тэгээ цог доолыг хүмүүс ганцаарыг уран бүтээл хийх боломж олохгүй. Нөгөө талаас одоо залуудаа ч юм уу ер нь хипхоп сонсно бас өгүүлж мөглөх үү? Гэхдээ ер нь сонирхолтой шүү дээ. Намайг
гайхаад идэв ч тийм манай согсгомаа жишээлбэл чи баг надаас илүү юм орчин үе хөгжим өөрөө эстрад төгссөн шүү дээ. Тэгмээ чи ямар сонь юм сонсд юм бэ гэд. Тэгээ мэдээж тийм юм дундаас чи нэг юм ядаж ихе онголгоо ш тэр чин тий. Тэгээ дандаа уртын дуу чин гэхээр л хүмүүс тэгдэн тий. Тэгдэг үү? Тэгдэг. Дандаа л машинд нь хөгжмөнд нь ингээд уртын дуу ингээл явж идэв. Дижитал үйлчлэг сонсон шүү дээ. Тэгээд янз янзын хамтлагууд их сонсдоо шүү дээ. Тэгжээж мэдээж нөгөө нэг одоо шин юм юу гэх үү? Бас эрэлхийлнэ. Тэр нь бол артистуудаа аюул сайн сонсох хэрэгтэй. Тэгжээж нэг маш олон төрлийн хөгжмөнтэй. Ялангуяа манай үндэсний хөгжим өөрөө бүх төрлийн хөгжмөнтэй маш сайн нийцтэй зохицдог тийм. Одоо Enigma гэлээд энэ гэл бүр дээр үедээс эхлээл бидний үндэсний уртын дуу юу гэдэг аль дээр үед ашигладаг гэсэн электроник хөгжмөнтэй rockтай сая бүр ингээд үнэн rock болчлоо. За Nomadic Reggae гэдэг одоо би хийж оролдож байна. Тэгвэл Монгол pop, Монгол rap гэл рэпрүүд бүгд үндэсний үнэтэй гоё ослолдог болчлоо. Тэгээд зүйл ялангуяа сонсоод байхаар дууралтын үед амар сайн болгоод дуулалт скилийн хувьд ч гэсэн гоё юмнууд гаргаж ирдэг. Яг үсэл дэлхийд даяар бүх ингээл хөгжим нийт ил байгаа юм чи. За тэгвэл бүгдээрээ хамтдаа одоо нэг тэгээ Монгол reggae нэг сонсгоо. Окей. Яса. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American брэнд. Чуу байх уу таонны дэнсэндэр амьд түүхэн чуу байх уу үнцнийг мэдрэх мөчөд мөн чанар харагдан харахыг үзүүл харагдан үгүй бол мартагдан мартах хүмүүс мартан дахиад залтан магадгүй чи ойлгож чадвал дахиж хийж чадахгүй мартахгүй бол алдахгүй бол онохгүй онлооч исэн өнгөрч аваад чиж мөдөр чадахгүй сансан хурсан шиг хурсандаа сайн өгөр чиний тусаар гарсан шиг харсандаа мөрийн алдаа өрийн айган тарсан хэмжээтэй дигрийн нотын сайхан дөрвөл байдаг дэрс басгаж ухамн байдаг дигрийн мөксөн тэр алдаа бол дава түүнийг өлөөлж чадвал та чамаас ухтаж байдаг эсэд хвас Байвал тэрхаар минь хэмжээрэ хүнийг минь мэдмээр байвал зүрхээр минь хэмжээрэ хүслийг минь мэдмээр байвал мөрөдлөөр минь хэмжээрэ амьдралыг минь мэдмээр байвал алтаагаар минь хэмжээрэ алддаггүй хүн байдгүй өчр хүнээрэл минь хэмжээрэ ухамсарыг минь мэдмээр байвал ухааныг минь мэдмээр байвал үнхэрэл чи мэдмээр байвал өөрийгөө нэг хэмжээрэ хүндэлтэй хэрэгтэй юу гэвэл хамгийн хэрэгтэй хүний датай хүн болгож чинь хамгийн нэмэртэй хүндэлтэй хэрэгтэй юу гэвэл хамгийн хэрэгтэй ухаанаар цамцэрхийн сургаалаар хамтарч дууны натанаас хайцуул бич юу байх вэ авсан шиг авч гимэн өгсөн шиг өгч гимэн амьдарч тус би өөрийгөө амьдарсан шиг амьдарч
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Сая сонин санагддаг юм шүү дээ. Нээж. Сэдвэр бол таа. Өөдөөс харчаад ингээд мартаг дэшгүй гурван. Нойронд хоёул. Уг нь бол алдаага хэлж байгаа. Анантайгаа ойлоод гэж алдаага хэлж албад бодож оруулсан бохгүй юу? Тэгсэн чинь. Тэг яг зэрэгцүүлээ тэгээд тэрийг сонсохоор аягүй За сайн. тэгэхээр юу нэмэгтэй өдөрт болох хэрэгтэй байна тийм. Таад болчих гэсэн. Жохон би тэгсгүй тийм. Хоёр толчих гэсэн. Чадсан юм цаанаа тэгээд дуулчих байсан. Наанаас та хоёр танилцахгүй байсан Тэгээд гэж. тэгээд тэгтэн надаас өмнө танилцчих байсан. Тэгэхээр хин Мачо хин Баян жаргал хоёр маань одоо төрөж танилцсан байсан гэсэн үг үү? Тэ бүтээр анх яг энэ нэг Эртний хоо. тэгээд энэ дуун дээр орчоод бэлгүүндээ бас танилцаад удаагүй хоёлаа чинь ажлын орчнол танилцсан тий. Тий урчна. Энэ Playtime дээр оролцсон. ардын уртын уучлал хамгийн анхнаалтаа л ажилласан байна тийм. Жил гаруй болж. Ойлоо л тий. Тэр чинь бүр 15 он мó 10 жил болсон шүү дээ. Тэр үеэс тийм юм хийж үз. Өөр 19 биш юм чинь 15 онд юм байна. Бүр анх сонирхож хийж үзсэн нь. Та хоёр чи эртийх байсан биш тийм юмнуудаа. Тухайд ойлгоод Монгол байсан. үеийн оролдоо бол яах вэ гэж бодоол байсан байхгүй. Тухайд аюу хэцүү сонсож ийм ирээл ийм. Өөрийгөө шалаагүй байсан юм байна. Юу өөрийгөө ойлгохоос чи ирээл нэрээ гэдэг юм байдаг хгүй. Ард дээр би юу ч ойлгохгүй. Юу болоод байгаа. Тэгээд таарад ингээд дуусан. Ингээ гараа авцгаа гэнэ. Яг гоё ингээд хоршиж байсан байхгүй. Тэгэхээр л тэгээд танаалс нь яг таараад дээрээс нь яг энэ дуу ингээд болж исэн болохоор за юусэн энэ юм байна гэдэг. Бид тэр нэг ганц удаа төвчүүлсэн баг тий. Тэгсэн. Тэгэл сайхан болсон. Хоёлаа яг бүр анх нэг тэмцээнд орохтой хоёлаа нэг туршиж үзсэн та бэлтгэлийн байран дээр тий. Тэгээ сүүлд нь хоёлаа нэг энэ Багнуурт нэг Тэгсэн. Багнуурын нэг шоу задгаа шоу болоо. Тэн дээр нэг дуулаад хүмүүс гоё хүлээж авчихсан. Тэгээ за ер нь бол энэ дээрээс 100-ны гоё юм хөгжим байна. Хүмүүс залуучууд их сонирхох юм байна даа. Тэгэл энэ маань цаашаа олон артистуудтай ингээд хамтраа явчихсан. Хамтраа авчдаг шүү дээ. Энэ сонирхолтой нь манай энэ үндэсний хөгжим бол ялчгүй байгалийн хөгжим. Регги бол бас Африкийн үндэсний хөгжмөөс гаралтай байгалийн хөгжим. Тэгээ хоёр байгалийн хөгжим нийлэхдээ амар амархан нэлцэж байна. Нэг хүчлэхгүй нэлцсэн. Үндэсний хөгжим бүх хөгжмөдөд таардагч нэг зовлонгуу таарсан байхгүй. Би яагаад энэ гоё болчихов. Тэгээ би чи өөрөө жоохон индиан хэв маяг Монгол энэ хархраа мархаан жоохон дуртай. Тэр гэж хослол гэж бодсон чинь бүр яг ингэ таарад дээрээс нь үзэл санаа амар таарсан. Ямар үзэл санаа гэхээр одоо нүүдэлтэн үндсэн үзэл санаа бол хүн байгаль ан амтан гурвыг одоо алагчлахгүй хайрлах. Өгч алагчлахгүй хайрлах гэдэг том үзэл санаа байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо Reggae бол human, plants, animal, one love for all буюу one love гэж. Бүгдийг нэг хайраар хайрлана. Тэгэхээр манайхаар л алагчлахгүй хайрлаж. Хоёр улсыг холбох гэж үйтэй өрөөс. Биш үү хөдөлмөрлөж байгаа. Африк Монголын хамтын харилцаа 10 жилийн өмнө гэж. 10 жилийн өмнөөс л хөдөлмөрлөж байна. Майка тий. Ямар байна? Ямар сонсогдож байна? Гоё шүү дээ. Одоо ингээд мандаж гараад одоо нэг ардын нөөг нь бол те одоо ингээд сайхан гээл аян цагаан шингээ гээл бол сая чи зүгээр суудал дээр зүгээр шогшоол байлаа шүү дээ. Яг нөгөө нэг ардын дуг дангаар нь бол яг ингэж нэг юм ингэ сонсохгүй шүү дээ. Тэгэн шүү дээ. Тийм тэгэнгუთ яг орчин үеимтэй холжингууд ингээд сэтгэл чинь хөвлзөөд байна. Хөвлзөөд байна. Залуу хүн болохоор би Бидний одоо хууччуул гэж ярьдаг шүү дээ. Одоо эрдэмтдээ одоо олон сайхан дуучид энэ олон ардын дуу, хортын дуу, үндэсний бие биелгээ, бичиг, соёлыг авчирсан байна. Бид нар одоо түгээн дэлгэрүүлэх сурчлага үүрэгтэй. Тэгэхдээ одоо мартахдахгүйгээр яаж авч явах вэ гэж. Одоо бэлгүүнээ бол хөгжмийн ритмтэй заагийн хослоод ингээд уртынхаа дууг авч явж байгаа чинь. Би бол ардын дууг бүх төрөл бүрээр нэг гэж хөгжүүлэх гэж үздэг. Одоо яагаад чи ингээд сонсож байна гэдэг чинь монголчууд ардынхаа дууг сонсноо л гэсэн үг байхгүй. Тэгэхгүй нэг хэсэгтээ байхгүй болчих айгүй магадлал өндөртэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо ч юм бол бүх баяраараа гоё хувцалдаг болж байна, дуулдаг болж байна. Тэрэнд одоо бас бидний оролцоо манай мачиг оролцоосаа гэж бодож шүү дээ. Одоо ардын дуурийг мандж штт. Би одоо ардын амар туртай. Олон хөгжим сонссон. Гэхдээ олон хөгжим сонгож сонссон хөгжим бол reggae, онож сонссон хөгжим бол ардын дуу байхгүй. Ардын дуу энэ бол бүр тэнд маш гайхалтай зүйл байгааг олж харсан. Мэдээж манай мэргэжлийн уран бүтээлчтэй маань бол яг нэг яг мэргэжлийн чигээр нь авч явж байгаа. Бас өндөө уран бүтээлчтэй тий. Тэгээд мэдээж ингээд холих нь байна. Яг дангаар нь яг үндсэн суурьаар нь авч хүмүүс байна. Энд чинь ингэж аль аль нь байвал зүгээр. Тэгэхгүй дан үндснээр явбал залуучууд нь сонсгоолч. Тэгээ холихгүй бол болохгүй болчихдог. Гэхдээ бас холиод хит бас эвдээд үж болохгүй.
Тэгэхээр үндсэн үзэл санаа, үндсэн суур юм энэ байхгүй болчихсон. Тэгэхээр энэ байжлах хэрэгтэй. Бүгдээрээ ингээд аюу гоё болж байна. Би бол одоо ингээд ховцсон манай фэшн загварын дизайнерууд ч гэсэн амар мундаг болж байна. Судалгаатай болцтой. Амар л түүхийг сайн судалж хийдэг болсон. Нэг хэн энэ товчон дээр хүртэл маш их судалгаа явьж байна. Тэгээ бид нар одоо нэг өвгөн дээр хүртэл маш их судалгаа явьж байна. Тэгэхээр бид нэгээ судлахгүй бол судлаагүй юм чи хүнд угаасаа л өрөхгүй шүү дээ. Одоо судлаагүй хамгийн том алдаа бол бидний одоо энэ ингэрийг хүннүү ингэр гэж андуурдаг байсан. Хамгийн том судалгаагүй болсон л мэдээлэл гэж би боддог юм. Энэ ерөөсөө ч хүннүү ингэр биш. Энэ бол яг их Монгол үеийн 13 дугаар зуун монголчууд яг хүчирхэг prime time дээр байх үед өмсдөг байсан дээлийн одоо тэр ингэрийн голчлт. Энээс өмнө бол киданчууд бол арай өөр захтай болчихдээ. Хүннүү маань арай өөр жоохон захтай байсан тий. Ууж нь ихэд хоёр талаас нь хилдэг бас ингээд тийм байсан байгаа. Тэгэнгүүт бид нар одоо хүннүүдэл Эртний Монгол хийц. яг эртний Монгол хийц 13 их одоо Монгол загвар байхгүй. 19-р зуун 17-8-р зууны хийц. Тэр хүрээний хийц. Хүрээн соёл хот зүүсжихэд хүрээний ганхчууд одоо яг яаж хувцлах вэ гэдэг одоо энэ урт амьцуутай. Тэгээд Монгол хоталтай. Тэгээд энэ урт амьцуунд бол маш их олон бэлэгдэл байд юм лээ. Одоо ингээд 8 тэгээ өдргөнтөр 8 альцсан. За мэдээж гар даарахгүй. Тэр тухайд биелээ гэж байхгүй шүү дээ. Тэгэл ингээд мор зөрөө унахтаа ингээ гарааж эргэлждэг ч юм уу. За энэ удрагны хувьд бол имбүг мэлэгдэж чи ингээд өсөн дэвчгийн баялагын гэж хэлэгдэт байдгийг. Тэгэхээр бид нар тий зандаа цэнхэр байдаг. Энэ тэнгэрээ бэлэгддэг. Малгайны орой хүртэл цэнхэр байх ёстой. Мөнх тэнгэрийн хүчийг бэлэгдэж цэнхэр байдаг гэж ингэж. Тэгэхээр одоо ингэ судалгаа яваад байл та. Хувцас нарчных одоо бэлгүүнийг одоо өмссөн дээл. Би болохоор бас тэгээд эртний нөгөө одоо нэг ингэж. Тийм би одоо жоохон орчин үеийн болгож. Гэхдээ нөгөө нэг зах нь бол яг мэдээж нөгөө нэг эртний хэцрүүгээ. Гэхдээ бүр яг нөгөө нэг мачогийнхаас бас арай өөр сугамгондод авчмавчтай биш. Гэхдээ ер нь зах нь нөгөө нэг деталууд ч юм уу тиймэрхүү юм шингээгээд жоохон орчин үейлэг болгож байгаа гэсэн үг юм уу да миний хараад бол. Тэгээд дээрэс нь нөгөө нэг юм Энэ бол гоё. Монгол бичиг Юу гэж хэлсэн юм бэ? энэ нөгөө нэг тоонтой нөгөө нэг захирал дэгитэй хамтарч алсын газрын зэрэглийг артын дуг дуулсан байгаа. Тэгээд тэрэн дээр зориулж хийсэн хувцас маань тэгээд энэ тэрэн дээр ингээ алсын газрын зэрэглээ энэ дууных нь үгнийн дээр ингээ бичсэн байгаа. Одоо юм болгоны хаяг англи тий хятад ингээ янз янз болсон шүү дээ. Тэгээд тэрний эсрэгээр нь яагаад ядаж дууныхаа үгийг би ингээ өөр дээр ингээ зардлын самбар шиг явж штэ гэдэг шиг тий. Тэгээд гих маягаар ингээд нөгөө нэг багаар ингээд яг бүгднгийн ингээд яачаар бас нөгөө ойлгохгүй тий. Ингэж өмсөж болох юм биш гэдэг. Ингээд дараа нь ингээд хувцсан дээрээ зүгээр хувцсны будгаар ингээд бичээд подолка дээр өмссөн байсан чинь Монгол юм байна. Үнцэн хэм маягаар навж явж байгаа хүмүүс бас байгаа. Би чинь яг үндснээр нь өмсөхдөө өмсөн штэ өмсөн. Тэгээд бас нөгөө сонирхолтой болгож арай яаж хүний нүдэнд ингэж Монгол хувцсыг өртүүлэх үү гэдэг маягаар бас өмсөн гэдэг. Одоо энэ шөмжилж байгаа хүмүүст бол би нэг ганц юм хэлмээр санагдав. Өв соёл бол ямар ч байсан үлдэх ёстой. Гэхдээ үлдэх аргачлалууд байдаг. Энэ бол шууд 100% тулах юм бол залуу угаасаа үгүйсгэн. Угаасаа дэлхий дээр бүх одоо яг юм болж иж байгаа. Тэнгүүд эхлээд гадарлуулчих гэж байгаа. Эхлээд гадарлчих. Гадарлахад чи ингээд орчин үетэй хаслуулаад тэрнээс нь болоод гадарчиж байна. Хөгжмөр хувцаар тоглоомоор ч юм уу тэрэн дээр тоглоом дээр хойш ингэж өгдөг ч юм. Тэгэнгүүт гадарлсан хүн явандаа доторлдог байхгүй. Шууд доторлно гэж байхгүй. Тэрийг л манай одоо зарим хүн шөмжилж байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй. Бид нар баг багаар буцаад эргээд илүү хүчтэй болж эхэлнэ. Өв соёл бол энэ бидний цагаан сар наадмын дархлааны яг энэ үеэр бид нар яригдах ёстой зүйлсүүд байна. Тийм учраас би бол яг залуучуудаас ойлгоцгоорой гэж хүсэж байна. Залуучууд ихтэй ерөнхийдөө гайгүй. Нөгөө яг юм өөрчлөлтөн дээр. Тэгэнгუთ ингээд жоохон настай нас тогтсон мэдээж нөгөө нэг яг тиймэр нь хүлэн зөвшөөрсөн хүмүүс нөгөө орчин үегээд нэг юм эмхтэй гарч ирэл ингээл янз бүр болгоод тахлаар бас таагүй санагдах нь магадгүй. Тэгээд янз янзаар хэлсэн шүү дээ нөгөө цөсгмөө бит хоёрыг хөдрийн 1-2 дугаар хөнгөцсөн байсан шүү дээ. Жоо ирэмэрийн хувцастай тэгээд ингээд сонир болгоод өмссөн. Тиймэрхүү юмнууд түүхийнхаа явцад ингээд хувирж явсаар хагаад харин ч баялаг байгаа байхгүй. Нүүдэлчин байж байгаа суурьшилсан соёл иргэншилтэд ямар хувцас өмсөх ёстой. Тэр ингээ бүх юм хөгжиж байгаа. Тэгэхээр одоо энийг бид нэг шүүмжлээл тийм байна гэхээсээ гадна гоё эрэг талаас нь хандах хэрэгтэй тийм. Энэ дөлгөө нэг саяны миний эргээтэй дуулаад ардын дуу үлдэж байгаатай адилхан нөгөө дээлийн соёл чинь ингээд байж л байгаа юм.
90 оноос хойш 35 жилийн дотор л нэг одоо л өв соёлоо дээл хувцас ярьдаг болж байгаа байхгүй. Тэрнээс бол маш олон юмны шуурганд Монгол өв соёл ерөөдөө байхгүй болж исэн. Тэгээ 90 он гарч ирээд одоо ингээ сайхан бүх зүйл одоо арчлал гарч ирснээс хойш бид нар ингээд чөлөөтэй болж эхэлж тэ. Өнөөдөр одоо сар шинний одоо тий шиний нэгэн болж байна. Тэгээд таад маань бас одоо яаж шинэлдэг вэ? Одоо аль аль нутгаараа бас нэг жоохон өвөрмөцтэй шинэлээд байдаг шүү дээ. Баяна чинь хуушур. Би чинь Баян онгор их. Баян онгор ч одоо битүүнд хиншүү гаргана гэж ярьдаг. Хуушур хараад л тэгэл хамгийн мэдээж одоо уламжлалаар бол хамгийн настай хүн дээрээ буурал дээр очиж золгодог. Шиний нэгэнд бол би ер нь сайхан морь унж уулын оон дээр гарах их дуртай. Жил болгонд тэгдэг. Ер нь сүүлийн жилүүдэд л хотод ажил ихтэй ерөөс нэг л явж чадахгүй байгаа тань. Гэтэ манайд одоо хотын цагаан сар чинь ингээд нэг очиж байгаа хүндээ мөнгө өрдөг. Манай чи эргүүлэл мөнгө өгдөг. Одоо ингээд бэлэг өгдөг тийм ажилтай байгаа. Боодлол гэж нэг боодог. Одоо гарын бэлэг одоо очих байгаа айлдаа очихтой өгдөг. Тэрэндээ болохоор нэг хуучин цагт бол ингээд хэвийн боо нэг амттан тэр ингэж гавсаа гэж ярьдаг даа манайхаар бол тиймэр боомоо өгнө. Тэгээ хөөхтүүд бол ингээл эргүүлээл тэрийнхээ бэлгийг л авах юм шиг бол. Тэгээ шинэлдэг. Манайд бол тиймэрхүү тийг байдаг. Баян онгор. Бэлгүүн аль нэг төвлээ. За би ч болохоор ерөнхийдөө яг хотод туссан дөө. Тэгээд яг багтаа болохоор хинти шинэлж очдөг айгүйх гэдэг гэсэн. Багтаа ерөнхийдөө хинтид үйдэг гэсэн. Шууны. Тий. Одоо бол яг манай ээж аваа хоёр. Миний яг өссөн газар чинь нөгөө шуум фабрик гэдэг. Тэгээ нөгөө нэг мэдээж өвөө эмээнэр байдаг байсан. Одоо бол яг байхгүй ээж автагаа шинэлж байгаа. Тэгээд ер нь бол яг л нөгөө нэг бусдын адил гэдэг шиг тэгэж шинэлдэг. Тэгээд би ч өөрөө нөгөө нэг төрхтөө шиний хоёр нь төрсөн. Цагаан сартай ойрхон төрдөг. Тэгээд нэг жилийн шинэ жил төрсөн өдөр маань цагаан сараар шиний нэг нь яг шиний нэг миний төрсөн өдөр таарах юм бол би аль болох нөгөө ээж аваагаа баярлуулж ээж аав хоёрыгоо ингэж юу ах сонирхолтой зоригтой байдаг. Тэгээд цагаан сартай ойрхон болдог болохоор тэгээд айгу сонь юм шиг, гоё юм шиг тэмлээдэг тий. Та хотынхан. Би хотынхаа. Би хотод. Ярих юм байгаа. Юу ярих вэ гэвэл тэгтээ би өвөөмөтэйг өссөн. Бас өвөөгийн хүүхдүүдийн нэг өвөөмөтэйг ойрхон өссөн учраас өв соёлтой ойрхон. Арай ойд. Ер нь бол миний эргэж ингэж өв соёл руу буцаж орж ирсэн нь одоо Монгол хүн эргэж одоо гээсэн зүйлээ ирсэн нь өвөөмөгийн даач зундаа нөгөд аваа авчдаг, цаар айл тайчдаг тий. Тэгээ цагаан сараар ингээд наадмаар ингээд ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Яг өглөө болгон эмээгээ дагаал өвөөгөө дагаал юу яана. Мөрөө гаргана. Тэгээд битүүн өвөө хөшаавнд очдөг бөөнөрөө. Тэгээ бөөнөрөө хөшаа юу хамтаа буу зайн. Манай хөшөө өөрөө боо идэх гэсэн хөвтэй. Тэгэхээр тэр нь ингээд надад бас аягүй үлдсэн. Тэр нухдаг. Тэгээ нөгөөдлийн Тэр чинь аягүй ажил сургадаг шүү. ажил сургаж байгаа. Одоо энэ хэвийн боо юу гэж нэрлээд энэ сая бол одоо баян онгорт гавсаа гэж одоо тэгж шүү. Хотол хэвэн боо. Уул боо, хэвэн Бол боо. боо, хэвийн боо. Манайх чинь гавсаа гэдэг маань яг гараар ингэж хийдэг юм дөрвөлж. Тэгээ голоороо ингэж үсээд гэрийн борц гэрх нэг юм хэлбэртэй. Тэгээ тэрийг гавсаа гэдэг. Гэтэ тэр амар гоё те. Ингээд хамтаараа байгаад, цогтаа байгаад. Гэр бүлсэг уур амьсгалыг гоё байдаг шүү. Ингээд даалгавртай те. Буус тоолох Тэгээд эмээ өвнөр яг тухайн үед бидний жоохон бахад байдаг байсан. Тэгээ бүгд цугладаг тий. Ямар ч ажил хийсэн бүгд яг ирээл бууз хийдэг. Тэгэл. Тэр жилийн аздангийнхаа нөгөө буусан зоос энэ төр хийждэг тий. Тэр ясвал монголчууд бүгдэнд нь байна. Тий. Тэ азийн бууз гэл. Тэрнтэй адилхан одоо хоёр хөтлөгч нь орж болохгүй гэсэн тий. Тэр Горон зочныхаа бас ирэх жилийн тий одоо модон могоо жилийнхаа аз яндаагаа үзээд түрүүж дөрвөн бэрх буулгасан тий одоо зочинд маань одоо бэлэгтэй байгаа. гарын бэлэгтэй. За Ээжтэй явчих юм ингээд. шууд ихний зочин маань буулгачвал бас нөгөө ихт харамсалтай юм. Өөдөө шидэн ээжтэй. Тэгэл яндаа шүү те. Тэгэл гурлаа дараалал болгочих. За эмгтэйгээс Эмгтэйгээс ихтэй тий. За энэ Энэ таях юм уу? Тэгээ. за тий үдштэй харагдах байдлаар наа чуу. За тий цааны. За энэ тавиад. За Одоо тэгээ яг дөрвөн бэрх болгосон. За амжилт билгэнэ. Ээжтэй таих юм уу? чи яаж сайхан цагаан шагаавь? За. буусан. За маач аа. За. Уух шахлаа шүү те. Төгч байна. За тэг тоолно шүү. Наач яг тийм Тийм ээ. Өө буц.
За буц. За одоо гэхдээ баян жаа хаяа шүү дээ. Хай хойлгүй те. Хаяа. Апасны олчтой ширээн дээрээс унаад бууна гэдэг чинь болж байна уу? Унаа боссоо. Гэтэ буухта тэмээгээр бүр босоогоор бууна гэдэг чинь бас тийм яндаа болж тийм азтай байна хямртай. За. Би нотлоо шүү. Тийм байна. Тийм байгаас бид тэр харсан. Бас унаад та. Эрс тэмээ. Унсан ч гэсэн нэмэл унж шүү. Хоёр ханал. Нэг хаяад дөрөв мөрөг болоо. За. Гэлмэний хэлээ. Хүрээ. Эстэнэр унаа босоо. Юу байх юм да. Могоо жил рэ гэж хэлэх юм те. Рэгийн могоо жил. За тийм. Цагаасаар за баярлалаа. Айгуу зочиж явж байна. Тэгээ цагаан сарыг бэлэг авах гоё те. Гэтэ хаяа жоохон бамтангуутай яг ингээд хажид хүн төгөөд димийг болоод хараад яг ингээд гараад басаа хүлээгээ байж байгаа. Өөр тийш хараа. Манай хоёр бас. За баярлалаа. За баярлалаа. Чичих байсан уу? Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За ингээд үргэлжлүүлээд манай уртын дуучин бэлгүүний эгч маань сар шинийн мэдлэгээ дэвшүүлж айдууны цэнхэр хадгаа өргөх болноо. Яа. Цэгрэх шүү. Цэнхэр дээр. Цэнхэр дээлтэй. Ёстой гоё юм байна вэ. Айгуу тийм. Уртын багаас тэ. Бос мөрөн шиг л юм байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American брэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Өнөөдөр ч яста уртын дуугстай янзаар сонсож байна да. Энэ доо нэг. Ардын дуунуудыг уртын дуугаа хэвээр. Бид та сонсох гоё яваач. Тийм байна. Энэ шүдэ тэгэл бас гоё. Одоо энэ соолоо гарах уран бүтээлээ ямар чиглэл? Яг л ер нь бол нөгөө яг нэг өөрийгөө олцсон гэдэг шиг ер нь бол чиглэлээ яг ингээд тодорхойлцсон. Тийм тэгээд яг нөгөө нэг ингээд жоохон
одоо юу нас яваад эхлэх юм уу гэх юм уу. Тэгэхэд бол яг учиргүй ингээд хипхоп хөгжимтэй дуулаад байхгүй л байх те. Тэгээ одоо бол ямар ч тач ер нь бол ингээд аль болох сонирхолтой байдлаар яаж хүргэх үү гэдэг юмыг л үнэхээр яг нөгөө нэг яавал илүү ардын урлаг, уртын дуу тэ ардын юм гэдэг илүү сонирхолтой байж Монгол гэлтгүү бас дэлхий рүү ч юм уу тэ илүү сонирхолтой байдлаар тэгжил хүрэх вэ гэдэг талаар л одоо зорж хичээнгүйлэн ажиллана да. Билгүүний Бид үед бүгд гэдэг нэг шүү дээ. анги. Тэр нэг сургууль. Тэгээд суустэй уртын дууны. Уртын дууны. Мэргэжлийн уртын дууч юм шүү дээ. Тэгээд ингээд манай ангид байхад нэг юм сонирхсан юм өгдөөсөх гэгээд чихвчээр нэг аль төсөн гэсэн өгч би бол одоо ч тэр яваарэ. Тэгээд бид нар дараа нэг юм entertainment байх одоо нэг юу гэдэг нэг юм хөгжмөлөг байх зүйлийг бол билгүүнээс олж хардаг байсан. Бид нар бол ер нь бол тийм хангаагаар ярьсан шүү дээ. Ер нь тэгэл ардын дууг сонсдог. Өөр хөгжмөлийг сонсохгүй. Тэгээд сүүст ороод зөндөө сайхан найзуудтай болоод ирэхээр чинь чихээ хязгаарлахгүй бүх одоо сонгодог хөгжмөөч тэр одоо эстрад pop бүгдийг сонсдог болоод эхэлдэг. Тэгээд тэрний яг нэг хүчтэй нөлөөсөн хэлбэр манай билгүүнэ. Тэгээд яг энэ угаараа одоо Дэмбэ гэж гайхалтай сайхан уран бүтээлийг зөвсгөн матаа гаргаад за араас нь одоо алсын газрын зэрэглэгээд за ингээ маачууд хамтрах юм байна. Ингээд бодуулс надтай ч хамтрах байлаа. Бадуул гэдэг Англи өгөлт гэсэндээ аргагүй сайн мэдээж би ч гээд юу л менежер нөлөөлээ. Ингээд матаа юм бэ дөө байна. Олон гоё уран бүтээл хийх байх гэж найдаж байгаа найзтай. Тэгээд уран бүтээлийн амжилт хүсье сайхан байна. Хөтлөгч болоод явчихсан. Хөтлөгч болоо тэр юуг болохоор Дэмбэ болохоор бас нөгөө нэг Монгол ардын тоглоом наадгаа гэдэг утгаараа. Тийм. Тэгтээ яг хуу ерөнхийдөө жоохон яг одоо 21 онд бит хоёр гаргасан баха. Тэгэнгუთ одоо жоохон мартагдаж явсан үе нөхгүй. Мартагдаж байгаа юмнуудыг сануулж ингэж гаргаж ирж байгаа нь нөгөө нэг одоо дээрээс нь бидний хийх ажил өөрөг нөгөө өв тэгч юм уу да тий ер нь бол бид нар чинь манай найз Баян жаргалч гэсэн тий маш сайхан ардын дуучин, уртын дуучин. Би бол Баянагийнхаа дуу айгуу сонсох дуртай. Айгуу гоё уралж дуулдаг дуучин. Тэгээд энэ байдлаар бид нөгөө нэг өөр өөрийнхөө өнгөөр ардын урлаг тий үндэсний хэв маяг гэдгийг ингээд орчин үеийн та бүхэнд залуучуудад түгээх гэж хичээж яваа хүмүүс байна. Таны зорилго бас биелж байгаа юм байна. Одоо миний яг эргэн тойронд байдаг манай найзууд ардын хөгжим аяуг сонсдог байхгүй. Би ерөөсөө тийм юмнаас жоох хол ер нь хөгжим нэгсэн сонсдгоо байхгүй. Тэгээд сая одоо театрт ажилд ороод нэг жил орчин болохоор нөгөө үндэсний урлагийн театр манайхтай яг нэг байшин доор байдаг. Тэгвэл саяхан нэг хөгжмийн те ингээд хөөми ч юм уу те яг тийм зүйл ингээд сонсохоор ингээд бидний яг өөрөөсөө дотор нь тийм зүйл байдаг юм билий. Тэг ингээ огшоод нулимс гарах гад яг бид нар Биний үсмэс босоо. тий шар ус босоо. Тэгээ миний хоёр талд суужсэн хоёр найз маань яг надтай жицөө. Тэг яг ардын хөгжим айгүйх сонсдог, бүжиглдэг тийм хүмүүс байсан байхгүй. Тэг уйлаад тэгэхэр ч бас яг манай залуу үеийнхэн ардын хөгжим, ардын урлагт илүү их дурлж эхэлж байна гэж юу нэг харж байна. Нөгөө хүмүүс юу яадаггүй штэ. Баянад ч бас зөндөл тохиолдож байсан баг тий. Бидрийг нөгөө энэ тэнд явахаар нэг сайхан уртын дуу дуулаад өгөөч гэх. Тэгээ уртын дуугаа дуулж өгнө. Тэгэнгუთ нөгөө нэг ингээд хүмүүсийн шар ус бослоо, инглээ, тэглээ ингээд айгүй сонирн боллоо гэдэг. Тэрийг бол би нэг бид нэг амарлаа үнэхээр тулцсан тийм мундагтаа биш. Тэр Монгол хүн болгоны цуснд тэрийг сонсох ген байдаг болоод гэдэг. Хүлээж авах үнэтэй тий. Тийм. Тэгэнгუთ тэрийг хүлээж аваад ингээд дотор нь би сонирн болоод шар ус нь босноо гэдэг чинь тэр чинь Монгол хүний үг гэдэг л Монгол хүн байна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Ардын дооны тэмцээн зохиосон байхгүй театр дотор яг жүжигч дотроо. Тэгээд энэ чинь ардын дооч өөрөө зохиогчгүй тийм ингээд өв уламжлагдаж ирсэн дуу байдаг шүү дээ. Тэгвэл яг ийм судалгаа аягүй хэрэгтэй. Тэр яг юуны тухай дуу байна тий. Яг тэрийг бас ингээд бид нарт ойлгуулахын тулд тийм тэмцээн зохион байгуулад тэгэхээр бид нар чинь цаашдаа дүүнэртаа тий өөрсдөөсөө төрөх тэр хүүхдүүдтэй энэ бит болон бит бус өвийг ингэж тээж ойлгуулж ингэж явах нь аягүй чухал юм байна гэж ойлгож авсан. Тэгээд та гур маань яг тэрийг залуу үеийнхэнд маань гоё орчин үетэй маань хослуулад ингэж танилцуулж биднэрт ингэж өвлүүлж өгж байгаа маш үнэт хүмүүс юм байна. Тэгээд уран бүтээлд нь амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ манай уртын дуучдын ингэдэг амар хүмүүс айгүйх тэгдэг.
ямар сайн хөгшөөрдیں۔ Гэтэ ямар сайн хөгшөөрдیں۔ Хөгшөөн шиг гэдэг. Тэгээ цаанаасаа л ингээд нөгөө нэг юм суйртаа болгоод хүнийг ингээд ер нь ингээд дарж өгч ин хүмүүжил юм уу да. Нөгөө чихээр нь ингээд сонсоо сэтгэлээр нь ингээд хүнийг хүмүүжүүлж байгаа. Уртын доо бол маш сайн хүнийг хүмүүжүүлж. Нөгөө мачогийн дөрөвний ярьсан нөгөө сүнслэг гэдэг шүү дээ. Яг тэр орчинд нь өсөхөөр нөгөөдхөө мэдэрч эхэлдэг. Тэрнээс яг уртын доо ардын урлагийг чиг яг сонсоод ингээд явахаар нөгөө сүнслэг хэлбэр нь хүнд нь жилчдэг. Тэгэхээр нэг савсганаа дайж болдгоо. Тэгээ угаасаа нөгөө урлаг нь өөрөө юм хүмүүжлэлтэй болгочдөг. Тэгэл манай багш нар өгсөж ер нь бол юм тийм айгүй шүү дээ. Тий, намтай Хөгжмийн өөрийнх нь тэр онцлог одоо уртын дууч амар тийм одоо бидний чийл өгч юм байна. Үнэ шууд релакс модонд одоо баг эмчилгээний медитейшн, терапи хийдэг тий. Music therapy хийж байгаа юм шиг уртын дуугаар маш олон хүмүүсийг эмчилдэг тийм хөрлөгдөж байгаа. Гэтэ нэг Монгол хүнд тийм манер үүд юм билий. Яг цаанаасаа юм ардын дууг юм манерыг нь олоод дуулцдаг юм билий. Даргыг нь олоод дуулчих. Би болохоор ингэдэж шүү дээ одоо нөгөө бас арай нэг юм орчин үеийн нэг тал руугаа одоо нөгөө яг бүр цэвэр баянаа шиг одоо нөгөө нэг уртын дуу бүр ингээд амар ингэж юу нөгөө одоо нуглаагуулаг нь хийж дуулахгүй. Ер нь арай жоох ингээд орчин үеижүүлээд байгаа шүү дээ. Тэгтэл тэр нөгөө нэг гадаад дуг тэгж нөгөө нэг юу яаж чаддгүй шүү дээ. Үгүй яг тэр шиг юм дуурайж дуулах гэхлээр яагаад ч гардгүй. Миний нэг юм суусан суур үйд юм шиг л. Сонир. За тэгээ өнөөдөр сар шинийн дугаарт маань хүрэлцэн ирсэн 3 зочиндоо уран бүтээлчтэй маш их баярлалаа. Түрүүнд одоо цэлэг маань хэлсэн те үндэснийхээ өв соёлыг за энэ бийт бус өв гэж байгаа та одоо энэ сайхан уртын дуу, ардын дууг реги хэлбэрээр за тэгэл орчин үеийн хөгжмүүдээр ингээд дамжил өргөж та бүхэнд маш их баярлалаа. Тэгэд өнөөдөр хамтран ажиллаж байгаа байгууллагын гарын мэлгийг өгье. Уг нь өгөхгүйгээр зочиож өгөх байсан чи. Баяр дахиад бэлгтэй. Би явахгүй. Хамтран хөтлөгч маань Одоо ч очихгүй шүү дээ. Малсан болов. Одоо ингээд ярьж байгаа л ингээд би ингээд нааш саадуулж гээс өгөөрэй. За манай гөр нааш авчаарай. За. Гэман халуунаа барьдаг усны сав зүнхийг бэлгэлж байна. За баярлалаа. Эсвэл Монголын болохоор 12 нэр төрлийн ерөнхийдөө гоо сайхны бүтээгдэхүүн, амин дэм тэгээ нэмэлт нөгөө нэг хүнсний тэжээл бүтээгдэхүүнөд оруулж ирдэг. За Манай фитнес бэлгүүнэд их гоё бэлгүүн байна. Бэлгүүнээс баян фитнест явна. Тийм үү. Баян бүр. дээшээ харсан сав бай. Баярлаа. Дээш харсан сав өстой гоё бэлэг байна. Гэлалаа. За маш их баярлалаа. За та гурван сайхан шинэлээрээ тэгээд могоо жил бол тэ модон могоо жил маань бол тэ амар амгалан бэлэгдсэн. За тэгээд шинжилэл өсөн дэвжхийг бас бэлэгдсэн байгаа да уран бүтээл нь өндөрөөс өндөрөө халтгай. За ерөө сайхан Ерөөл бат болтгоо. Залуучуудад ээлтэй жил гэсэн шүү дээ. Тийм залуучууд тийм. Төлөвлөсөн хамт олон бас Тийм, өсөн хамтдаа. дэвжиж дээшлэх болтгоо. Бид бүхний одоо сайдлахын уран бүтээлч хүмүүс сайхан байвал тэгэл болоо шүү дээ. Тэгээд өв соёлоо эрхэмлэж өв соёлоо дээдлж одоо явдаг энэ сценик телевизийн хамт олонд маш их баярлалаа. Баярлаа. Үзэгч та бүхэндээ тэгээд сар шинийн мэндийг төвшүүлье. Сар шиндээ сайхан шинлээрээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Weekend Vibe нэвтрүүлэгтээ маань байнгын хамтран ажилладаг Swiss Mongolia болон Medisteric Beauty Clinic Westinghouse-ийнхандаа маш их баярлалаа. Мөн та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргье. За ингээ үзэгчтэй бүгдээрээ Weekend Vibe амралтын хөтөлбөрийнхөө сар шинийн баярын дугаарыг өргөжлөн хүлээн авч үздэцгээе. Ламын гигэнээс уламжлагдсан гэрсэн Монгол зурхаан цаг тоололын Монгол зурхаа ёсоор могоо гэдэг энэ жил болвол өөрөө их зүм бэлэг хийгүүлээд газар лус, тэнгэр лустай холбоотой амтаан гэж үздэг. Эртний галвын амтаан гэж монголчууд үздэг. Могоо гэдэг амтан биеэрээ явна. Могоо гэдэг салаа гэдэгтэй маш их төсвөртэй зүм бэлэгт. Тэр үед монголчууд ярьдаг байсан юм да могоо гэж үдлээ. Миний охин жирэмсэн болж юу гэж. Бид нар монголчуудын залуучуудад маш их зүрх сэтгэл, мэдрэмж их өндөр байх нэ л. Залуус ээлтэй гэдэг маань тэр могоо гэдэг амтын биеийг шинээр болдог. Могоон арьс гуйждаг. Могоон зүм бэлэг нь хүнд их төрдөг. Залуус их ирч хүчтэй байх нь өөртөө итгэл
өөрийнх нь зориг, цог золбоо өндөр гарах нь айл гэж үздэг монголчууд. Тэгээд монголчуудын очир байн бурхан дээр могоон төрс байж гчээд юм. Бадан лам бурхан дээр лусын могоогоор хазаасан ч байдаг. Энэ бол их зүм бэлэг хийгүүлээд эртний амтаан гэж дээр үе монголчууд үздэг байсан юм аа. Энэ жилийн могоо жил бол одоо модон могоо жил хийгүүлээд миний хувьд бол жоохон онцлогтой байгаа л гэж бодож байна. Монголын ард түмэн 3 сарын 1-ний өглөө Монголын ард түмэн шинэлнэ. Ар Монгол буюу тусгаар тогтсон Монгол улсын цаг тоонд бол бэлгийн тооллын улирал нэг шинэ тоолол эхэлж байна гэж үздэг. Бид нар бол могоо жилийн могоо өдөр шинэлхнэ. Луу жилийн луу өдөр луугаа өдөхнэ. 12 жилийн өмнө усан могоо гарч байгаа Монгол. Одоо энэ модон могоо байна. Эрдэнэт могоо гэж байгаа шүү. Монгол хүний эрдэнсийн сан лусын титэмт могоо юм л да. Нээгдэх нь сайн жил гарч байна л гэж үзэж байгаа. Энэ 6 ёсонд бол ёгт өх олонтой тэрийг зөв тайлж ухаан задаж болох. Жишээлбэл одоо энэ жил могоо төрсөн хүүхэд ухаан сар зөвн совин бэлэгт эргэтэн хурц ингэж бичиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ёгт үгэн дээр энэ дээр эргэтэн хурц. Ямар нэг эргэтэн хурц. Хараа хурц. Жих сонор. Тиймэрхүү хурц зөвн бэлэг нь хөгдсөн хүүхэд их гарах нь шүү. Модон могоо жилийн онцлог хийгүүлээд модон могоо жилийн энэ жилийн цээр Монголын ард түмэнд хийгүүлээд үзэж байгаа судар номын сүм ишлэлээр харахаар лусын их эрдэнэт могоо. Монголын ард түмэн лусын эрдэнэт могоо буюу хүмүүсийн ад их хөдөл. Ад хөдлөн гэдэг маань яах нь дээдстэйгээ дэрсэлдэх, ууртай их болох. Тэгээд лусын их хаанаар лусын хаан учраас уул овоо малтах, булаг шандыг ухах нь түмэн үедээ хийгүүлээд үр судам тол бүтээх цээртэй гэж үздэг. Тэрийг үл тоон одоо могоо хааныг нь үл тоон байхад могооны цаадал юу үзэл санаа дал зөв бэлэг нь маш их учраас хорлол ихтэй байдаг. Гөгчүүд бид нар могоо явдлыг голдуу энэ жил модон могоо юу ногоон могоо жил учраас мод таслах булаг шанданд хүрэх нь хамгийн хүнд уу цээртэй жил гарна л гэж. Энэ жил 2 хар мөнгөтэй юм уу жил 1000 голж байгаа хүмүүс засалтаа. Энэ жил жилийнхаа заслыг хүмүүс өөрсдөөрснийх нь галан суудалтай, усан суудалтай тэргээр мах одоороо заслаа хийлгэх. Ерөнхийдөө ер нь байрга өөрийнх нь онцлог нь ийм л байна. Могоо жилийн могоо өдөр залгаж байгаа бүх монголчуудаа эрүүлэхийг хүсэхээс гадна могоо жил им жил их зөөлөн жил. 90 жил хатуу жил гэдэг бол им л устаа жил. Зөөлөн сайхан жил орж байгаа Монголын ард түмэн та бүхэндээ ад жаргал эрүүлэг сайн сайхан номын буюу мөнхөд дэвэж эрдэнэт могоо жилийн эрдэнэзийн савн нээгдэж халах түмэн тусгаардагсан Монгол улсад сайн сайхан бүхний үүд дэлгэрэх болтугай гэж өрөөё. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Свис Монголиа. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American брэнд. Weekend Vibe амралтын хөтөлбөрийнхөө сар шинийн дугаартай байгаа. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд зочны цагаар бол одоо маш олон төрлийн ч юм уу те урсгал жанрын бас ингээд уртын дуу, ардын дуу сонслоо шүү дээ. Урд нь бол яг л нэг л юмнээр бол те одоо түрүүн ярьсан бясалгал болдог шиг те. Нэг сайхан тал нь бодогдвол уртаар сайхан ингээд уртын дуу эхэлдэг бол одоо ингээд акустик гитар те ингээд банзан гитараар тэгснэ ингээд хөгжмийн эмгэлтэйгээр те регийн бүр ингээд
судал дээр бүр сууж чадахгүй бол одоо ингээ бүр бүжиглээд байлаа ш. Тэгээд олон төрөл жанраар, олон урсгалаар тэ энэ уртын дуу, ардын дуугаа бас хүүхд залуучуудаа бас ингээд сонирхуулж байгаа, дуулж тэднэрт бас ингээд уламжилж үлдээж байгаа нурм бүтээлчтэй ярилцах сайхан байлаа. Сайхан байлаа. Дээрс нь бас айгүй их одоо өв соёлынхаа тухай мэдлэгтэй зочдтой уулзлаа. Энэ бит бус өв гэдэг чи одоо хөгжмөдөө тийм зүйлсүүдийг хэлж байгаа бол бит өв нь өөрсдөө нөмсөн дээлэн байлаа. Яг үнэ хэлэхэд тэгээ тэрнийхээ тухай яг деталь бүрээр амар сайн тайлбарлаж яриад би ч гэсэн бас мэдгүй юм мэдэж аваад айгүй гоё дуугар болсон гэж бодож байна. За Weekend Vibe сар шинийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд хамтран ажиллагч байгууллагуудаа танилцуулъя. Манай Swiss Mongolia 12 нэр төрлийн гоо сайхны болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг газар байгаа. За мөн бас 130 жилийн түүхтэй Америк сахилгаан барааны брэнд Westinghouse маань хамтран ажиллаж байна. Мөн Medisteric Beauty Clinic маань хамтарч ажиллаж байгаа. Хамтран ажиллагч байгууллагуудаа баярлалаа. Сар шинийн дугаартай байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үзэгч та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлээрэй.